Сайн мэцгаана уу. За, амралтын өдрийн мэнд. За, гайхалтай өсөлттэй 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногт маань 4-р сар эхлэнгүүтээ маш хүчтэй унж орж ирээд 2-р сарын зүүнний зүгтээ уулзаад ингээд immediate rebalance хийгээд буцаад өслөө. Immediate rebalance хийсэн үед маш хүчтэй өсөлт явдаг. Тэгэхээр эндээс тэгэхээр гайхалтай өсөлт 3 хоногийн дотор 2850 пипс өссөн гайхалтай өсөлттэй өдрүүд болж өнгөрлөө. За тэгээд одоо яах вэ? Ингэж өсөж байгаа юм дээр бид яаж арилжах вэ гэдэг асуудал мэдээж бүх арилжаачтай өмнө толгорч байгаа. Ингээ хүчтэй өсөд өсвөл байх уу гэж маш олон 7 хоногийн турш ингээ өссөн. За тэгэхээр энэ ногоон сэрээ дажгүй бариад байгаа гэж ярьж исэн ногоон сэрээний дедлайныг өнгөрөөд хаагдчихлаа. За одоо харин эндээс яах вэ? Шууд тэр чигтээ энэ сар өнгөтэй сэрээний дедлайн руу явах уу? Хэрвээ тэгнэг үл өмнөх янууд дээр студиудаар ирсэн техник бол ингээд 5,000 гарт 3,500 хүртэл гарах гад байгаа. За тэгэхээр шууд ингээд явчих уу гэхээр яг одоогийн докторгүй байдалтай холбоотойгоор үгүйсэх аргагүй магадгүй. Яг ингээд нэг яваад эхэлчихвэл бүр зогсохгүй явждаг талууд алтан дээр бол байдаг. Гэтэ сая 5 дахь өдөр марк хаагдахтаа 4 цагийн сэрээгээр 4 цагийн кандлаар харах юм бол улаан кандл гараад дараагийн ногоон кандл нь тэр улаан кандлынхаа зүүнний 50%-аас хэтэрхүү ингээ хаагдцсан. За тэгэхээр магадгүй эндээс одоо буцаад уналт ороод ирэх боломжтой болов уу? Магадгүй шинэ 7 хоног нэгдэхдээ гаптай доошоо гаптай нэгдээд тэр чигтээ доошоо ороод ирэхийг бас гаргагүй байна. Тэгвэл энэ нэг худалдан дээр орцож байгаа хүмүүс эсвэл алдагдлаа хүлээгээд гарах эсвэл бариад маш их алдагдал хүлээх гэсэн сонголттой болдог асуудал байна. Тэгэхээр мөн бол хаашаа аль хүртэл унах юм бэ гэж. Мэдээж энэ 3 хоногийн өмнө унж орж ирэхдээ weekly fair value gap-аас өнгөрч унах байхаа гэж таамаглаж байна. Унах юм бол тэгвэл энэ сэрээний магадгүй энэ доод зураас сэрийн өмнө энд спорт болж ирсэн энэ цэг рүү буюу 2725-30 орчим руу энэ орчим руу надад ороод ирэх боломж байна даа гэж харж байна. Тэгээ эндээсээ магадгүй буцаад тэр 3500 явах бүрэн боломжтой. За ийм таамагтай байна. Тэгээд энэ докторгүй байдлаас болоод хятадд маш хэцүү байдал үүсэж байгаа. Мэдээж хүмүүс тэр бараагаа заршдаггүй байдалд үүсэж байна. Тэгэд энэ докторгүй байдлаас болоод маш их хөрөнгө оруулагч нар алт руу хөрөнгө хийж байгаа. Харин энэ үед алтан гэд өссөн үед магадгүй смарт мани босод нөхдүүд яг энэ үед тэр хөрөнгө оруулж байгаа хүмүүс зараад
мод онцлоод оруулаад ирэхийг бас үүсэх аргагүй санагдаад байна. За тэгэхээр болгоомжтой арилжаарай гэж хүсье. За тэгээд минь бас хардаг зүйл бол RSI бот буюу маш их худалдаа авалт хийгдсэн байгаа учраас monthly сарын candle, week 7 хоногийн candle, өдрийн candle тэгээд 1 цаг гэдэг энэ цагууд дээр бүгдэн дээр нь маш хүчтэй одоо дэндүү их худалдаа авалт хийгдсэн ийм төс рүү орцсон байгаа. Дадаас дээш гарцсан байгаа. Тэгэхээр 4 цаг дээр бол арай тэг 70-аас дээш гараагүй байгаа. Гэхдээ эндээс унах бүрэн боломжтой юм болов уу гэж бодож байна. За тэгээд эх 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. Рискээ сайн бариад болгоомжтой арилжаарай. Ингэж их өссөн юм дээр сэл авах хэцүү. Бас худалдаж авах хэцүү. Яах хэцүү. Баятай авах бол тодорхой хэмжээнд сэл аваад брейк ивен тавиад ингээд арилжаагаа менежлээд арилжаарай. За тэгээд энэ 4 цагийн candle ингээд хаагдсан нөхцөл яах гээд байна вэ? Эдгийг сайн ажиглаад жаарамгүйгээр гаргаж дараа гэж хүсье. За тэгээ эндээс хэрвээ уналт ороод ирдэг юм бол хэрвээ өвтөйхэн гоё уналт бариад авах юм бол харин магадгүй багч гисэн хэсэг үлдээгээрээ ягаад гэвэл энэ нэлээд том уналт 2730 магадгүй 2200 хүртэл унахыг өгөөсөхгүй гэж бодож байна. За гэхдээ 200 ч 2200 бас нэлээд их тийм зоригтой энэ тавийн байдалтай холбоотойгоор маш их одоо арай л зоригтой гол болох бах. За тэгэхээр ямар ч байсан Nasdaq өсөж байгаа, крипто өсөж байгаа энэ зүйлүүд маркет дээр эерэг байдал үүсэж байгаа байх магадaltaй. Хэрвээ тэгэх юм бол алтан дээр зөв хөдөлгөөн ороод ирэх бүрэн боломжтой шүү. За тэгээд бас нэг харагдаж байгаа зүйл бол миний хардаг бас Luna Trader-ийн хардаг бас олон ч trader хардаг та. НАТО-ийн 3 тооч. Энэ бас амлалтын бас нэг байж магадгүй юм шиг харагдаж байна. За тэгээд 4 цагийн яг тэнд хүрээд хаагдаад ингээд дараагийн 4 цагийн 150 байсан илүү гарч чадаагүй байгаа учраас бас энэ дээр бодолцож үзэх асуудал юм болов уу? За болгоомжтой харилцаарай. Би харилцаанд нь амжилт хүсье. За